За сайн байцгаана уу? Сайхан тусгаж байна уу? За та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За тэгээд ерөнхийдөө сүүлийн үед энэ сум орон нутагт болон уул уурхайтай холбоотой үүсэд байгаа нөхцөл байдлын талаар бас хард иргэд та бүхэнд бас бодит мэдээлэл өгөх зорилгоор энэхүү мэдээллийг бас та бүхэндээ хүргэж байна. За манай сум орон нутгийн тухайд гэх юм бол одоо 2003 оноос 9 оны хооронд олгогдсон нийт одоо хайгуулын нэг ашиглалтын 8 лиценз одоо ийм хүчин төгөлдөр идэвхтэй байдаг ийм сум байгаа. За одоогийн байдлаар бол уул уурхай ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа нэг л аж ахуй нэгж байгаа. За энэ нь бол одоо 2003 онд лиценз нь олгогдоод за 2018 онд одоо холбогдох тухайн шатныгаан багийн иргэдийн нийтийн хурлаар байгаль орчин нөлөөлөх байдлынхаа үнэлгээний тайланг оруулаад холбогдох зөвшөөрлөө аваад ингээд үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл явуулж байгаа GSP Resource гэж ийм компани байна. За бусд юунуудад уул уурхай компаниудын талаар бол яг одоогоор сумд үйл ажиллагаа явуулж байгаа юм байхгүй байна. За одоогоор бол одоо үр хөшөөтийн аманд 2005 онд одоо лиценз нь олгогдож ирсэн юм байлээ. Гацуурт компани нэг талбай байдаг. За энэ талбайг ашиглах талаар бас одоо тухайн компани сум орон нутагтаа одоо бас удаа ирж уулзаж одоо тухайн багийн иргэдийн нийтийн хуралд байгаль орчин нөлөөлөх байдлынхаа үнэлгээний тайланг оруулах гэж бас олон удаа оролдлого хийсэн. За мөн 3-4 удаагийн хуралд ирж оролцсон. За ард иргэд бол энэ дээр бол 100% эсрэг байгаа. Уул уурхай үйл ажиллагаа бол одоо бид нар дэмжихгүй байна гэсэн байдлаар за сүүлийн нэг хурал дээр бол бас тодорхой хэмжээний хийсэх хүмүүс бас уул уурхай үйл ажиллагааг дэмжиж оруулуул яасан гэсэн байр суурьтай байгаад тэгэхээр хоёр тал бас хуралдаж хэлцсэний эцэст санал хураалт явуулаад тэгээд ерөнхийдөө хилцэх асуудлын төлөвлөгөөнд орохгүйгээр ингээд таслагдаад явж байгаа юм асуудал байна. За дараагийн нэг асуудал нь болохоор Тэлийн ихний хүрэн ганг гэ байдаг. Тэнд одоо 2007 онд уул уурхай ашиглалтын лицензийг олгож байсан бас ийм талбай байдаг. За энийг бол одоо MBGC-гийн компани лицензийг эзэмшдэг. За энэ компанитай холбоотой асуудал бас одоо сүүлийн үед идэвхжээд 2018 онд одоо тухайн багийн иргэдийн нийтийн хурлаар нь хилэлцүүлж шийдвэр гаргуулсан гэсэн байдлаар бичиг баримт бүрдүүлээд одоо тэр материалыг нь үндэслээд уул уурхай яамнаас холбогдох зөвшөөрлүүд нь гарцсан. Бас энэ сумд үйл ажиллагаа явуулна гэсэн байдлаар яваад байгаа. За тэгээд энийг бол бид нэр хаанаас мэдсэн гэхээр аймагт Баянгар аймагт бас одоо уул уурхай зөвлөгөөн дээр танилцуулагдчихсэн. Тэгээд эндээс бид нэр уурхай бичиг баримт дундаас яг 2018 оны тухайн баг үед одоо багийн иргэдийн нийтийн хурал хийсэн хурлаар одоо иргэд оролцсон иргэдийн 50% дэмжсэн гэсэн ийм материал гарч ирээд энэ материалын үндэслээд уул уурхай яамнаас зөвшөөрөл нь бүрдсэн явж исэн. Тэгээ бид нар ирээд одоо тэр үед одоо ажил алба хашиж исэн тухайн багийн иргэдийн нийтийн хурлын дарга багийн засаг дарга тэгээд холбогдох хүмүүстэй ингээ уулзсан. Манайх бол одоо 18 он тийм хурал хийгээгүй. Энэ уул уурхай асуудлыг дэмжсэн асуудал манай дээр байгаагүй гэдэг асуудал гарч ирсэн. Тэгэхээр одоо яаж юм гэхээр тэр багийн хурлын шийдвэрүүдийг бол одоо хууль бусаар үйлдэлсэн байх магадaltaй болоод эхэлж байгаа. Тэгээ энэ дагуу бол манай иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аль биесээр аймгийн цагдаад гомдлоо гаргаад хүсэлт өгсөн явж байгаа. Тэгээд бүрдэн байцаалтын үйл ажиллагаа явагдаж байна. Одоо тухайн үед энэ ажил албыг хашиж исэн хүмүүсээс нь мэдүүлэг тайлбараа аваад одоо уул уурхай компанитай одоо тэр бичиг баримтын шалгах энэ ажил дээр явж байгаа юм байлээ. За иймэрхүү үйл ажиллагаанууд бол явж байна. За мөн цаашлаад одоо 20 дугаар багт байдаг Давааны ам гэдэг газар бас яг энэ мэтчлэнгээр ийм процесс давтагдж байгаа. За энэ нь яаж юм гэхээр бас л 2007 онд лиценз олгосон талбай дээр 2022 онд одоо багийн иргэдийн нийтийн хурал хийсэн. Тэгээд гисэн байдлаар материалыг бүрдүүлээд тэр хурлын шийдвэрийн үндэслээд бас зөвшөөрлүүд нь холбогдох одоо төрөөс гарах зөвшөөрлүүд нь гарцсан сумд үйл ажиллагаа явуулах талаар бас ирж байгаа. За ярилцж байгаа. Тэгээд энийг бол бид нар яг аль биесээр бичиг баримт бид нар тэр ирээгүй байна. Ирэхээр шалгаж үзээд одоо тухайн хурал суусан хүмүүсээс асуугаад үнэхээр одоо хурал хийгээгүй байхад багийн хурлаар шийдвэр гаргаагүй байхад энэ мэтчлэнгээр ингээ бичиг баримт бүрдүүлж өгöd байгаа юм асуудлууд байвал холбогдох хуулийн хяналтын байгууллагуудаар шалгуулж арга хэмжээ авахуулах энэ ажлуудыг хөөцөлтөд явж байгаа. За энэ нь бол яаж юм гэхээр одоо өмнө ажиллаж байсан хүмүүсээ буруутгаж хэн нэгнийг буруутгах гэдэг асуудал биш байхгүй юу? Хамгийн гол асуудал юу вэ гэхээр энэ хууль бус багийн хурлын шийдвэрүүдийг үндэслээд одоо уул уурхай яам болон энэ төрөөс авах зөвшөөрлүүд нь бүрдчихэд одоо сум орон нутагт уул уурхай үйл ажиллагаа явуулахаар ингээд орж ирээд байгаа асуудал нь айгүй хүндрэлтэй байгаа.
Хэрв одоо ингээд хууль хяналтын байгууллагуудаар шалгуулад энэ уул уурхайн компанийн багийн хурал хийгээгүй байхад бүрдүүлсэн бичиг баримт өөрөө хууль бус юм а гэж үзэх юм бол бид нар энэ үндслэлээр энэ төрөөс олгосон зөвшөөрлүүдийг цуцлуулж бас энэ уул уурхайтай холбоотой асуудлуудыг нэг тийш нь болгохоор ингэж төлөвлөөд ингээд ажиллаж байна. Ер нь тийм хэрэгтэй. Тий. Ер нь бол за дээр нь манай сумын одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал болон одоо хурлын төлөөлөгчд хурлын дарга бидний зүгээс бол одоо нэн төрөнд барьж ажиллах хэвээр зарчим юу вэ гэдэг нь энэ сум орон нутагт энэ сум орон нутгийн эрх шиг дээр нь одоо энэ сум орон нутагт ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн үзэл санааг хамгаалахын тулд ажиллах нь бол одоо нутгийн өрөөдөр тасны байгууллага буюу сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо яг чухал хийж хэрэгжүүлэх ёстой үндсэн ажлын нэг байх ёстой. Бид бол одоо энэ зарчим дээр байгаа. За тэгээд ер нь бол энэ сум орон энэ уул уурхай асуудал гэдэг нь өөрөө сум орон нутгийн асуудал мөн үгүй мөн. За тэгтэл одоо сумын энэ асуудлыг яг өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиараа бол одоо юу гэдгийг нэг багийн иргэдийн нийтийн хурлаар тухайн багийн иргэдийн нийтийн хурлаар шийдвэр гаргаад одоо 50%-аас дээш хувь нь хилцэх судлалын төлөвлөгөөнд оруулаад дэмжиж явбал энийг үндэслээд уул уурхай яамнаас зөвшөөрөл олгодог ийм хөлтэй яваад байгаа шүү дээ. Тэгээ энэ бол өөрөө бас яг орон нутгатаа бол хөрөмжгүй байгаа. Сум орон нутгийн хувьд бол уул уурхай асуудал бол сум орон нутгийн асуудал. За тэгтэл тэрийг одоо багийн иргэдийн нийтийн хурлын дундаж ирцүүл нэг 100 орчим хүн л ирж байгаа. 100 орчим хүний нэг 50 гаруй хүн нь энэ асуудлыг хилцээ бид нар уул уурхайг дэмжиж байна гэсэн байр суурь илэрхийлэхдээ энэ сумд уул уурхай үйл ажиллагаа явах юм нөхцөл байдал үүсчихэд байгаа байхгүй. За сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бол ер нь үндсэн агуулга мөн чанар нь бол энэ сумын иргэдийн эрх шиг үзэл санааг хамгаалах иргэд юу гэж хүсэж байна. Энэ ажил арга хэмжээний хүрээнд л бид нар үйл ажиллагаа явуулах ёстой юм байна. Тийм утгаараа одоо юу гэдгийг энэ уул уурхай асуудлыг бол тухайн нэг баг гэхээсээ илүү одоо бусд өдөөгийн дөрвөн баг нь эсрэг одоо дэмжихгүй байна. Дээр нь одоо Улаанбаатар хотод болон Баянгар аймагт амьдарж байгаа манай сумын уугуул сугуул маш олон хүмүүс энэний эсрэг байгаа учраас сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс бол бид нар энэ дээр бол ямар нэгэн байдлаар дэмжихгүй байгаа гэдгийг бас аль биесээр илэрхийлж байна. Тэгээ ер нь бол нэг талаас нь бодоход бол манай сум өөрөө одоо 100 жилийн түүхтэй. За 2200 гаруй хүн амтай. За энэ жил одоо төл ороод нэг 118 мянган толгоос нэг 130 40 мянган толгой малтай болж байгаа ийм сум. Тэгээ ийм сумын асуудлыг зөвхөн одоо нэг 40 50 хүн одоо ингээд багийн хурлаар олонхон болоод шийдвэр гаргаад ингээд явах нь бол өөрөө тохиромжгүй байгаад байгаа маа тийм учраас энийг бол бас яг хоо бид нар холбогдох юмд нь тавьж байна. Дээр нь бол юу гэхээр багийн иргэдийн нийтийн хурлын асар том эрх мэдлийн хэмжээ багхгүй. Хурл өөрөө хурлдаа шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхэд хурл нь хуралдаж шийдвэр гаргаагүй байхад хин нэгэн хүн юм уу одоо хэсэг бүлэг хүмүүс ингэж хуралдсан мэтэр бүрдүүлж төрийн одоо бичиг цаас одоо энэ алтан баланг тамга ашиглаад материалыг бүрдүүлээд өгсөн юм асуудлууд байгаад байна. Энийг бол одоо бид нар ийм байж болохгүй ард иргэдийн одоо энэ шийдэх эрхийг одоо хэн нэгэн шийдэж болохгүй маа гэдэг утгаараа манай хурлаас бол яг аль биесээр гомдол гаргаад цагдаад энэ тээлийн уурхай асуудлаар хандсан. Одоо ахаа дараагийн бас нэг уул уурхай асуудал бас л адилхан багийн иргэдийн нийтийн хурал нь хийгдээгүй байхад одоо тэр компани нь одоо тэгээ хурамчаар бүрдүүлчихдэг юм уу эсвэл одоо ямар нэгэн байдлаар тэр бичиг баримт нь яагаад одоо багийн хурал хийсэн мэтээр гарчаад байгаа энэ асуудлуудыг бол бид нар холбогдох газарт нь шалгуулад за үнэхээр одоо энэ ингээд хууль бус байна гэж тогтоогдох юм бол энийг үндэслээд энэ олгосон зөвшөөрлүүдийг цуцлах энэ арга хэмжээг зохион байгуулах гэдэг. Яагаад ингэж байна вэ гэдгээр мэдээж одоо уул уурхай асуудал том хэмжээнд одоо улсын төсөв бүрдүүлэх хэмжээний стратегийн орд бүхий энэ юуг бол одоо ашиглах нь бол төрийн бодлогоор зөв байх. За одоо өнөөдөр манай дээр байгаа шиг энэ жижиг ийм шор ордууд нэг 40 50 60 70 жилийн нөөцтэй ийм жижиг ордууд одоо манайх чинь 1999 оноос хойш л уул уурхай холбогдож уул уурхай хөл тодорхой хэмжээнд алхалж байгаа сум. Үнэхээр одоо тэрнээс хойш нь уул уурхайг ашиглаад сум орон нутаг хөгжөөд сайхан болдог бол бид нар үр дүнгийн үзэхээр хугацаа өнгөрсөн байхгүй. Тэгэд энэ өөрөө үндсэндээ эргээд энэ жижиг уурхайнууд бол улс орны эдийн засагч хэрэг алга дээр нь сум орон нутгийн хөгжилч тодорхой хэмжээний үр дүн алгаа гэдгийг одоо сумын иргэд 80 настай буурлаас 8 настай балчир хүртэл мэддэг ойлгодог болсон учраас ард иргэд ийм эсэргүүцэлтэй ийм байгаад байгаа юм.
Тэгээ энийг бас одоо тэгээ бид нар бол мэдээж төрийн ажил албасч байгаа хүмүүс хуулийн хүрээнд яаж зохицуулж болох вэ? Хууль бусаар одоо гарсан шийдвэрүүдийг яаж цуцлуулах вэ гэдэг талаас нь ингээд ер нь ажил арга хэмжээ зохион байгуулалт явж байна. За энэ уулуурхаатай холбоотой асуудлаар бол аймагаас одоо байгаль орчныг газрыг бас ирж энд манай сумд ирж ажиллалаа. Дээр нь одоо уулуурхай яамны мэрэгжлийн баг ирж ажиллалаа. Их мэтлэнгээр за тэгэл одоо улсын тусгай хамгаалттай газар голын яг ай сав дотор тусгай зөвшөөрөл олгосон асуудлыг бас одоо манай тамийн газраас тодорхой хэмжээнд одоо шүүхэд өгсөн ингээд явж байна. Гэх мэтлэнгийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж л байгаа. Тэгээд дээр нь бас ард иргэдэд хандаж хэлэхэд одоо юу гэдэг ингээд сошиалор ямар нэгэн байдлаар ингээд одоо энэ сум орон нутгийнхаа юу хийж байгаа та хэд одоо энийг бараг нутаг орныг зараад ичлээ гэсэн байдлаар энэ юунууд ирж байгаа нь айгүй хэцүү байгаа. Нутаг орноо гэсэн сэтгэлээр ингээд бид нартай хамтраад ингээд тал бүрээс нь явах юм бол бид өхөн ч гэсэн одоо энэ нутаг орноо хамгаалж энэ улуурхайн хөлөөс далхлуулахгүй байх тал дээр бүгд ажиллаж байна. За мэдээж одоо юу гэдэг сошиалор ингээд та нар энэ талаар ярихгүй байна, хариу өгөхгүй байна гэд. Бид нар одоо төрийн ажил алба хийж байгаа хүмүүс сошиалор хэн нэгний комментны дор одоо ингээд сэтгэлээр хэрэлдээд хилцээд байхаасаа илүү ер нь бодит байдлаар бид нар ингээд тодорхой хэмжээний мэдээлэл ингэж иргэдэд хүргэж ингэж ажиллах нь зөв юм байна гэдэг байдлаар энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үнэхээр энэ нутаг орны эрх шиг, ард иргэдийн эрх шиг энэ сум орон нутгийн эрх шгийг хамгаалахын төлөө нэгдэх хүмүүс байвал бид хүн нээлттэй байгаа. Ер нь хамтраад хэдүүлээ нутаг орноо бас хамгаалаад ингээд явах. Магадгүй одоо 100% уурхай асуудлыг эсэргүүцээд байгаа асуудал бас дан ганц биш аахгүй юу. Үнэхээр энэ сумын ард иргэд энэ нийтээр уул уурхай асуудал зөв юм аа, ашиглах нь зөв юм аа, бид нар үр дүнгийн хүртэх ёстой маа гэдэг ингээд олноороо ингэж байгаа бол бид нар одоо сумын иргэдийг төлөөлж байгаа байгууллагын хувьд ард иргэдийнхээ эсрэг үзэл санаа гаргаад тэгж болохгүй нэг хамгаалах ёстой гэж ярихгүй. Өнөөдөр сумын иргэдийн бараг 80-90% нь эсэргүүцэж байгаа энэ асуудлыг бид нар ард иргэдийг төлөөлж байгаа байгууллагын хувьд ард иргэдийнхээ эрх шиг үзэл санаа сум орон нутгийнхаа эрх шгийг хамгаалах нь бол сумын хурал буюу нутгийн өрөөдөр төсний байгууллагын нэг номерын одоо эрх шиг байх ёстой. Иргэдийн одоо яг гол одоо эсэргүүцээд дургуутаад байгаа зүйл нь яг юу юм бол тэр уурхай яг юу одоо иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Ер нь бол энэ жижиг уул уурхай асуудлууд ингэж олноор орж ирснээр байгаль орчинд нөлөөлөх одоо хор хохирлол их байна уу гэхээс сум орон нутагт одоо наалдж байгаа үр дөнгөө өгж байгаа юм алга улс орны төсөвт одоо юу гэдгийг тийм чухал одоо төлөвлөц болчхоор одоо тийм юм алга. Ер нь бол одоо нэг хэсэг бүлэхээ хэдхэн хүний эрх шгийг хамгаалахын тулд л ийм байдлаар явж одоо манайх ч юм бол мал аж ахуй дагнсан малчид одоо мал аж ахуй суурилсан сум одоо ингээл бэлчээр устай холбоотой асар олон хүмүүсийн бухимдлыг төрүүлсэн юм ажил байгаа байхгүй. Тийм учраас одоо хурлын болоод одоо хурлын төлөөлөгчд манай хурлын төлөөлөгч энэ дээр яг нэг байр суурьтай байгаа. Ард иргэд юу гэж үзнэ бид нар тэр эрх шигийнхэн тулд л байх ёстой гэдэг байр суурин дээр байгаа. Тэгээд мэдээж одоо хуулийн дагуу бус одоо хууль зөрчсөн үйлдэлүүдийг бол бид нар илрүүлж холбогдох арга хэмжээг авахаар ингээд ажиллаж байна. Манай одоо засаг дарга хамгийн газар одоо ингээд энэ бүх хүмүүс бас яг энэ дээр нэгдээд ингээд ажиллаж байна. Яг харамсалтай нь одоо энд байгаа зарим нэг хүмүүс бид өхнийг одоо юм хийхгүй зүгээр ингээд суугаад байгаа юм шиг эсвэл юу гэдгийг одоо орон нутгт тийм эрхэнд байдаг оруулах юм уу эсвэл гарах хөөгөөд явуулахгүй эднийг яагаа байлгаад байдгийг та нар тэднэр нь юм авчаад ингээд бид нар бол хуулийн хүрээнд чадах хэмжээгээр бүх шатанд хүн болгон явж үзэж байна. Ер нь бол эцсийн дүндээ ингээд утсаар янз янзын сэтгэл үлдээж ингээд байхаасаа илүү бид өхөнтэй нийлээд одоо гарц гаргалгаа ямар байна. Бид нар ч одоо бүгд уул уурхай мэрэгчлийн хүмүүс биш. Бүгдөө хуульч нар биш. Мэдээж олон хүний тусдын байвал одоо энийг ингээ хамгаалж энэ нутаг орныг ингээд бас нэг ард иргэдийг сэтгэл амар сайхан байлгахын төлөө л одоо нутгийн удирдлагууд ажиллаж байна гэдгийг бас албисаар хэллээ.